Өдрийн мэнд Land Cruiser 70 сери автомашины дифференциалыг цоождох талаар ярилцъя. Зурган дээр автомашины хурдны хайрцаг түүний туслах хорог гэж яригддаг хэсэг харагдаж байна. Эндээс бид нар хоёр удирдлагыг харчихад болно. 6-гаар тэмдэглэгдсэн удирдлага маань зурган дээр ингэж харагдаж байна. Энэ бол бидний H2-оос H4 рүү шилжих удирдлага. Дараагийн удирдлага маань энэ зурган дээр 11-ээр харагдаж байна. 11 маань энэ тайлбар нь байна. Энэ зурган дээр харагдаж байна. Энэ маань H4-өөс L4 болж хөндрүүлж байгаа удирдлага хэсэг. Энийг харахад болно. Зурган дээр ямар сонголт хийсэн байна гэдгийг хэдүүлээ харангуут H2 буюу байнгын ажиллагаатай хойд тэнхлэг хөтлж байгаа. За хурдан эргэлттэй ив хэсэг харагдаж байна. Эрчаакан дээрх сонголт маань энэ байна гэсэн үг. Энийг харахад болно. За энэ зурган дээр H4 буюу хурдан тэгээд 4-ийг үржихэн 4 гэсэн сонголтыг жолооч хийсэн гэж тооцно. Хурдны хайрцагын эргэлт туслах пропор дамжиж хойд тэнхлэг рүү эргэлт дамжина. Урд тэнхлэг рүү эргэлт дамжина. За яаж 4-ийг үржихэн 4 болгох вэ гэхээр бид нар энэ сонголтыг хийхэд хянах дээр ийм гэрэл хасцсан байгаа. За урд тэнхлэг маань хагас хол эргэлтэнд орцсон байгаа гэж ойлгоно. Гэвч бидний дугуй залгагдаагүй байгаа. Дугуйг залгахын тулд энэ хажуу хэсэгт нь удирдлага байж байгаа. Лок гэсэн тэмдэглэгээтэй шиглэл рүү 90 градус бид эргүүлж байж энэ хагас холын эргэлтийг захын дамжуулгын эргэлт рүү залгана гэж ойлгоно. Зарим машинуудын хувьд ийм байнгын эргэлттэй хагас хол захын дамжуулга хоёр нь байнгын эргэлттэй ийм машинуудын хувьд залган салгана гэж байхгүй юм байна. За энийг хэдүүлээ ойлгочихно. Зурган дээр L4 гэсэн удирдлагын хэсэг харагдаж байна. L4 сонголт хийгдсэн, идэвхжсэн L4. Энэ үед дөрвөн дугуйны эргэлт залгагдсан, харьцангуй удаан, тэгээ хүчтэй эргэлтийг сонгоцсон явж байна гэж хэдүүлээ ойлгоно. Саяны ярьж байгаа зүйлсийг задлаад харуул ингэж харагдаж байна. За энэ бол 4-ийг үржихэн 4-т ашиглагдах удирдлагын хэсэг. Энэ хэсэг бол high low гэсэн хурдан удаан эргэлтийг зохицуулж байгаа удирдлагын хэсэг байна. За урд тэнхлэгийн дифференциал цоожлагч энэ дээр харагдаж байна. Дифференциалын техникийн үзүүлэлтийг харж болно. 1 HZ гэсэн хөдөлгүүр байна. Дамжуулгын тоон 4.3 юм байна. Хацар арааны диаметр нь 205 юм байна. Гэх маягаар харж болно. Хойд тэнхлэгийн дифференциалын үзүүлэлтийг ажиглая. За саяны ярьсан үзүүлэлтийг харж болно. Өөрчлөлттэй 240 гэсэн диаметртэй араа гэхээр хойд тэнхлэг нь арай том байх гэдэг. Зурган дээр цахилгааны системийн бүтцэн харагдаж байна. ECU буюу электрон контрол юниттэй. За энэ хэсгийг хянах гэж хэдүүлээ ажиглана. Хурдны хэмжээтэй урд дифференциал цоожлон, хойноо дифференциал цоожлон. Мөн моостон залгах үеийн мэдээллийг өгнө. Төвийн дифференциалтай машинуудын хувьд ийм нэмэлтээр суйрлуулж болно. За урд тэнхлэгийн дифференциалын актуатор энд, хойд дифференциалын актуатор энд ингээд байж байна.
Энэ зурган дээр хянах дээр хэрхэн гэрэл хаанаас мэдээлэл ирж гэрэл асаад байна гэдгийг харуулж байна. За моостон золгоход энэ трансмисс буюу хоропон дээрх хэрэгчинд мэдээлэл өгнө. Хойд тэнхлэг, урд тэнхлэгийн дифференциалууд цойжлогдсон үед энд гэрлүүд асахна. За энэ зурган дээр бол бод зургийг энэ 3 номерын дифференциал цойжлох удирдлагын хэсэг энд харагдаж байна. За хянах маань гэх юм байна. За бидний яриад байгаа ECU машины энэ хэсэгт байралтай байна гэдгийг зургаар илэрхийлж байна. За дифференциал цойжлох ямар нөхцөлд дифференциал цойжилж болох вэ гэсэн санаа. Тухайн тээврийн хэрэгсэл 8 км/цаг буюу түүнээс доош нөхцөл дифференциалыг залгахад идэвхжнэ гэсэн санаа. Мэдээж идэвхжилд орсон үед хянах дээр ийм гэрлүүд асна. Тухайн нөхцөл маань бас 4-ийг өрчгөн 4 гэсэн сонголтыг хийсэн байж болно. Мөн машины хурд ихтэй явж явах үед 2W D одоо юу гэдгийг хойд дифференциал, урд дифференциалыг цойжлоход компьютер тодорхой хэмжээний хамгаалтыг хийж идэвхжүүлдэггүй гэсэн санааг эндээс бид нэр харна. За урд тэнхлэгийн дифференциалыг цойжлогчтой ингээд задлсан байгаа зураг харагдаж байна. Энэ дээр бидний идэвхжүүлээд байгаа эд анги байна. Энэ 1 номерыг. Урд тэнхлэгийнх бол идэвхжүүлэх, наашаа шилжүүлэхтэй ишлүүз маягаар гэж холбогддог юм байна. За урд тэнхлэг маань давхар өрүүлийн механизмд хамаарж байгаа учраас бидний хит дарах залгагдсан үед хит дарах үйлдэл маань хязгаарлагдана. Ер нь ихтэл 45 градус дарах боломжтой. Хойд тэнхлэгийн дифференциал. За энэ зурган дээр ажиглагдаж байна. Онцлог нь энэ 6 номертой идэвхжүүлэгч механизм маань MOVT гэсэн хэсгээр холбогдож байгаа. MOVT-ээр холбогдож байгаа. За энэ зурган дээр болохоор урд тэнхлэгийн дифференциал цойжлогдоогүй болон цойжлогдсон хэсэг харагдаж байна. Энэ зурган дээр хойд тэнхлэгийн дифференциал цойжлогдоогүй цойжлогдсон байдал харагдаж байна. Дифференциал цойжлоход цахилгаанаар идэвхжүүлж байгаа актуатор энэ дээр харагдаж байна. Энэ урд тэнхлэгийнх байна. Энэ дээр хойд тэнхлэг харагдаж байна. Актуаторыг ингээд задлаад үзэх юм бол ийм эд ангиудаас бүрдэж байна. За энд бид нэр хүчтэл өгнө. Хүчтэл өгөхөд хар зураасны дагуу спул маань ингээд гол маань эргэнэ гэсэн санаа. Үзүүрт нь байгаа араан дамжуулга эргэлтэнд орж байна. Энэний үндсэн дээр бидний шилжүүлэх механизм буюу энэ сэрэ маань хоёр тишээ хөдөлгөөнд өртнө. Ингэж бидний дифференциал цойжлогдож байна гэсэн үг. Мөн наривчлсан засвар үйлчлэгийг хийхэд програмаас бид эд ангийнхаа байршлуудыг жишээ нь ингээд харж болно. Зурган дээр ECU I8 дээр байрлагдсан байна гэдгийг харж байна. Мөн захилгаан удирдлагын хэсгүүд дээр хянах ECU, актуатор, свичүүд жишээ нь энэ дээр харагдаж байна. За бичлэгтээ энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа.